За ийм fx гэсэн функц, ийм gx гэсэн функц болон l гэсэн энэ гурван шулуун гуруула a, b цэгүүдээр огтлцдог гэж. За улаан нь болохоор fx функцийг, цэнхэр нь болохоор gx гэсэн функцийг илэрхийлнэ. Тэр хоёр нь энэ a, b гэсэн цэгүүдээр огтлцсон бол l шулуун нь яг бас энэ хоёрыг дайраад ийм шулуун байх ёстой гэсэн үг байна. За a-д нь болохоор fx, gx хоёроо тэнцвүүлж хагаад a, b-гийнхаа координатыг олно. Дараад нь тэр координатуудаа ашиглаад l шулууныхаа тэгшлэлийг бичнэ. За 3 дугаарт нь болохоор fx функц гэж улаан функц, тэгээд l шулууныг ашигласан төрлийн талбай гэхлээр энэ талбайг олно гэсэн үг юм байна. За a-д нь за мэдээж хэрэг fx, gx хоёроо тэнцвүүлнэ. За уртлынх нь болохоор 2-1-ийг үржигнэ x-ийн квадрат хасах нь 4x нэмэх нь 3 байгаа. За gx нь болохоор 2-1x хасах 2-1x квадрат нэмэх нь 6x нэмэх нь 3 бол. За тэнцвэн төвний баруун гар талын илэрхийллийг зүүн тал руу оруулна. За тэгэх юм бол мэдээж хэрэг энэ нэмэх 3 энэ 3-тай устна. Энэ хас 2-1 нь угшоорохоор нэмэх 2-1 болоод энэнтэй нийлэхээр x-ийн квадрат болох юм байна. За мэдээж хэрэг энэ 6x угшоорохоор хасах 6 болоод энэнтэй нийлэхээр хасах 10x тэнцүү тэг. За эндээс мэдээж хэрэг x1 нь тэг, x2 нь 10 гэж гарч ирнэ. За y-ийнхаа координатуудыг олох хэрэгтэй. Олохын тулд энийг тэг гэдэг юм а f-тэй юм эсвэл g-тэй орлуулчихна. За f-тэй орлуулаа гэж бодоход энэ тгийг орлуулад энэ тгийг орлуулад 3 гэж гарч ирнэ. y1 нь тэнцүү 3. За яг үүнтэй адилханаар энэ 10 гэсэн тоогоо алинд нь ч орлуулж болно. Дахиад энд нь орлуулчих. Тэгэх юм бол 102 тоогоо 50, 50-аас 40 хасаад за y2 нь болохоор 13 гэж гарч ирнэ. За өөрөөр хэлэх юм бол a цагийн координат бол тэг, доороо тэг, y-ийн координат 3. За b-ийн координат болохоор доороо 10, x-ийн координат 10, y-ийн координат 13 гэж болно гэсэн үг. За эдгээрийг нөхөж бичих юм бол тэг 3, 10, 13 гэж гарах юм байна. За одоо энэ цэгүүдээ ашиглаад l шулууныхаа тэгшлэлийг хүчнэ. Ингээхийн тулд шууд энэ түмийг ашиглая. x-ээс хасах нь x1, хуваах нь x2-аас хасах нь x1, y-ээс хасах нь y1, y2-аас хасах нь y1 гэсэн шууд энэ түмэн дээр орлуулчих. За мэдээж энэ бол шууд тэг байгаа, энэ бас тэг байгаа. За x2 нь болохоор 10-тай тэнцүү байгаа. За y1 нь 3-тай тэнцүү, энэ бас 3-тай тэнцүү, y2 нь 13-тай тэнцүү. За эндээс юу болох вэ гэвэл x-ийг хуваах нь 10 тэнцүү, y-ээс хасах нь 3-ыг хуваах нь 10 гэж гарч ирнэ. За 10-уудыг нь хураагаад ийм буюу y тэнцүү, x дээр нэмэх нь 3 гэсэн ийм шулууны тэгшэл гарч ирж байна. За y-ийн оронд бид нэр 3-ыг тавих нь. За эцэст нь энэ будагдсан байгаа төрсийн талбайг олно. За энэ огтлцлын цэгүүдээ бид нэр олцсон. Өөрөөр хэлэх юм бол хилүүд нь тэгээс 10-ийн хооронд гэж гарч ирнэ. Энэ тэг байгаа, энэ 10 байгаа. Тэгээс 10-ийн хооронд. За тэгээд дээдлэлт байгаа функцээс нь доотлолт байгаа функцийг хасдаг. Дээдлэлт нь шулуун байна. Шулууны тэгшлэлийг бид нэр өчтсөн. X дээр нэмэх нь 3. Эндээс доотлолт байгаа функц уу fx функцийнхаа тэгшлэлийг хасъя. За ийм интегралыг бодох ёстой. За интеграл нь хэвээр байж дотор талын илэрхийллийг
хялбарчлах юм бол за мэдээж зэрэг хасгаал задрахаар энэ хас тэмдэгтэй болоод шууд энтэй устчихна. За энэ бол хасхын нэмэх нь болоод энтэй нийлэхээр 5x болно. За ингээд бичих юм бол хасах 2-ны 1x-ийн квадрат нэмэх нь 5x dx гэж гарч ирнэ. За тодорхой бус интеграл бодох юм бол за энэний их функц нь болохоор хасах 2-ны 1-ийг үржих нь 3-ны x квадрат. Дараагийнх нь болохоор 2-ны 5-ыг үржих нь x-ийн квадрат. За ийм боллоо. За тэгээс 10 хэлүүд ингээд чинь. Одоо бид нэр эхлээд 10-ыг x үдтэй орлуулна. Дараад нь тгийг орлуулна. Тэгээд хооронд нь хасна. За мэдээж 10-ыг орлуулах юм бол 3-ны 1000 болох юм байна. Энэ дээр 3 зэрэг шүү. Нэмэх нь 2-ны 5-ыг үржих нь 10-ын квадрат 100 болно. За хасах нь тгийг энэ хоёртой орлуулж бичнэ. За мэдээж тгийг орлуулангууд шууд тгийг авчраас шууд ингэж. За одоо энэ илэрхийлэх хавтгыг болно. За энэ хоёр хоорондоо ураагдах юм бол энэ дээр 500 болно. Хасах 3-ны 500. За энэ хоёр хоорондоо ураагдах энэ дээр 50 болно. 50-ыг 5-аар үржүүлэхээр 250 болно. За ерөнхий өргөлтөөр энд нь 3-аар өгөөд 500 дээр нэмэх нь 750 буюу 250-ыг хуваах нь 3 гэж гарч ирнэ. За тэгээд FG-ийн оронд нь 2, 5 гэж орлуулад манай бодлого тусгана.